Энэ өдрийн мэнд мэдлэгт тусал нэмэр болох үднээс өөрийн уншсан, сонссон, харсан, үзсэн, хэрэгжүүлсэн бүхнээ танд хүргэдэг билээ. Өнөөдөр танд чихний талаар мэдээлэл хүргэх гэж байна. За, чихний мэдрэлийн цэгүүд болон чих нь хүний үр хөврөлийн хэлбэртэй бөгөөд чихний гидсэн үр хөврөлийн толгоон хэсэг болно. Дорн дахны ангаах ухаанд чихний судсаар өвчнийг онцлох ба чихэн дээрх био идэвхтэйгийг илж цочроо элдв өвчнийг эмчлэх сэргийлэх өвөрмөц аргатай. Чихний омгийг чимхээж төв мэдрэлийн системээр дамжин бараг бүх дотоод эрхтнийг цочроож зарим өвчнөөс урьдчилан сэргийлж болдог юм байна. Чихний дэлбэн дээр мэдрэл бүх дотор эрхтэнтэй холбоотой био идэвхтэйг байх бөгөөд ямар нэгэн эрхтэн өвчлсөн үед энэ цэгийн идэвхт нэмэгдэж эдгэрсэн үед буурдаг юм байна. Чихийг идэх үед дотор эрхтний үйл ажиллагааг эрчимжүүлэн сэргээнэ. Чихийг илэхдээ эхлээд чихний гидсийг эрхий ба долоовор хуруугаар хавчиж илээд дараа нь чихний дэлбэний захаар дээшлүүлэн дэлбэний мушаа хэсэг хүртэл долоовор хуруугаараа чихний дэлбэний дотор хэсгийг эрхий хуруугаараа гадна хэсгийг халуун орхитол илж өрнө. Та бүхэн маань зургийг нь сайн хараарай. Зурган дээр 6 цэгийг байрлал байгаа. Энэхүү цэгүүдийн талаар та бүхэндээ танилцуулъя. 1-р цэгийг чимгэхэд тэр дороо энергийн урсгал сайжирна. Энэ цэг нь нуруу өртөө холбоотой. 2-р цэг нь 20-р цэгийг чимгэснээр дотор эрхтнүүд тайвширч 20 секундын дотор тав тухыг мэдэрнэ. 3-р цэг үе мөчийг тайвшруулдаг. 4-р цэг хамар хоолойтой холбоотой. Хамар битүүрдэг хүн унтахын өмнө энэ цэг дээр хавчиж сурвал амгалан нь нойрсч чадна. 5-р цэг хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой. Гэдэс өвдөх өвдөлт намжин хоолны шингэц муу үед чимхэж болно. 6-р цэг тарих зүрхтэй холбоотой. Байнга чимхэж хивснээр мигрен өвчний өвдөлтийг багасгана. Өглөө, орой эсвэл ядарсан үед тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж сэргэлэн цаваа болгох, элдв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөөж долоовор хуруугаар чихний сэртэнг урагш хойш 10 удаа хөдөлгөнө. Дараа нь 2 гарын алгаар чихний дэлбээг толгойд нь нийлүүлэн шахах ба дэлбээг нь урагш хойш 10-аас 20 удаа хөдөлгөж илнэ. Чихний иллэгийг 6-аас 8 удаагийн гүнзгий амьсгалах дасгалтай хослон хийхэд ядаргааг арилгаж ажиллах чадварыг сэргээдэг юм байна. Мөн хөлийн уланд орших чихний био идэвхт талбай дэллэг хийж чих сонсголоо сайжруулж үйл ажиллагаагаа дэмжиж байгаарай. Нэг удаа ч гэсэн дотор эрхнүүдтэй эдний ёсоор баярлуулж байгаарай. Ингээд мэдлэгт тусал нэмэр болох үднээс өнөөдөр танд чихний талаар мэдээлэл хүргэлээ. Анхаарлаа хандуулан сонссон сонсогч танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.